Сайн бацхан үзэгч сонсогчдоо манай Politics Talks-ийн айрын нэвтрүүлгийн удаагийн дугаар ардчлалын 9-р чуулганаас жуулчин тахимаас та бүхэндээ хүрч байна. За манай өнөөдрийн дугаарыг нэгэн онцлог бид бүхэн ардчлалын чуулганыг Конрад Аденарын сантай хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн манай дугаарыг хүндэт зочноор Конрад Аденарын сангийн хүндэт зочин доктор Балар Сүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танд ч мөн энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Герхард Валерс гэдэг. Би Конрад Аденарын сангийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. Конрад Аденарын сан бол Германы улс төрийн сан. Бид бол одоо Герман улсад засаглаж буй Христийн ардчилсан холбоо намын харьяа байгууллага ба дэлхийд дахинд 100 орчим салбартай ажиллаж байна. 1990 оноос хойш Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Таны илтгэл энэхүү үйл ажиллагааны онцлог илтгэл байлаа. Монгол улсад 9 дахь жилдээ зохион байгуулж байгаа ардчлалын чуулганд таны тавьсан илтгэл анхаарал татж байна. Та илтгэлээр ямар санааг илэрхийлэхийг зорьсон бэ? Энэ удаа би Монголд 3 дахь удаага ирээд байна. Миний хувьд Монголд анх 1990 онд ирснээс хойш Монголын ардчилсан хувьсгал, ардчлалж хилжсэн үйл явц миний анхаарлыг татах болсон. Учир нь Монгол бол урдаасаа хойшоо хүртэл маш онцлог газар зүүн байрлалтай. Хязгаарлагдмал бөгөөд урд хойд хөршийн альныхан жиргшээлд ороогүй ардчилсан тусгаар улс байж чаддаг. Конрад Аденарын сан бол ардчлалыг өгдөг биш, дэмждэг байгууллага. Үүний хүрээнд бид Монголтой ардчлалыг бэхжүүлэх үйлсэд сангийнхаа үйл ажиллагаагаар гүн бат холбоо үүсгэж хамтрахыг зорьдог. Миний илтгэлийн тухайд Монголын нийгэм өөрсдийн ардчлалыг бэхжүүлэх, хамгаалах, анхаарах хэрэгтэй байна гэсэн гол санааг илэрхийлэхийг зорьсон. Конрад Аденарын сан цаашдаа юу хийхийг зорж байна? Мэдээж түрүүнд урьдчиланчлан бид ардчлалыг бэхжүүлэх, түүний ач холбогдлыг таниулах, зорилгын хүрээнд нийгмийн институтыг бэхжүүлэх, эрх зүйд ёсыг бэхжүүлэх, Монгол шиг, Герман шиг орнуудыг бие даасан байдалд эрх нөлөөг бага байлгах чиглэлд хамтран ажиллах нь чухал байгаа. Монголын хувьд ардчлал бол харьцангуй объектив хэлбэрээр орчсоор байна. Бидний үйл ажиллагааны нэг хэсэг нь бид энд байх 30 жилийн хугацаанд харилцан санал солилцох, хамтрах ажиллагаа үр дүнтэй байж ирсэнд баярлалаа. Парламентын төвшөнд, улс төрийн намын төвшөнд ч бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Конрад Аденарын сан энэ чиглэлд дэмжин ажиллах болно. Зарим судлаачид Монголын ардчлал өдөр өдрөөр хомигдож байна гэж ярьж байна. Таныхаар ардчлалын үнэт зүйл юу вэ? Мөн өнөөдрийн үйл ажиллагааны үр дүнг та хэрхэн харж байна вэ? Миний харж байгаагаар улс оронд авторитар болон дарангуйллын дэглэм гаднаас зөөвөрлөгдөж орж ирдэгвэ. Ардчилсан систем үргэлж энэхүү дарангуйлал авторитар засаглалтаа нүүр тулж тэмцэж байдаг. Монгол бол ардчлалын сорилттой нүүр тулж буй цорын ганц улс биш. Ил тод байдал болон авилгын индекс ухарж байгаа олон орны жишээг бид харж болно. Харж байгаа өнцөг маань бол бид эдгээрийг засахын тулд ардчлалтай байгаа. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлж сөрөг хүчин хийх боломжтой орчныг ардчлал гин. Авторитар дэглэмийн үед боломжгүй. Магадгүй ардчлал бэхжихэд цаг хугацаа орох байх. Гэвч эцэстээ ардчлал бол жаахан хүлээцтэй байхад нийгэмд өөрөө үр шимээ өгдөг. Тэр дундаа залуу үед үр дүнгээ өгөх нь ардчлал. Монголын хувьд харьцангуй залуу орон тул дэлхийд дахинтай холбоотой байх нь чухал. Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцогчдыг харж байхад ч тэр. Дийлэнх оролцогчд нь залуучууд байна. Монгол залуус өөрсдөө бахархах хэрэгтэй. Учир нь маш олон залуус Монголын ардчлалд итгэдэг. Ардчилсан үнэт зүйлтэй асуудал урган гарч ирэх бүрд арга шийдлийг илэрхийлдэг байдал нь Монголын хамгийн том давуу тал гэж би хэлнэ. Мэдээж би үнийг нэлээд эерэг үнцэг гэж хэлмээр байна. Ингээд надтай богино хугацаанд ч болов ярилцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье. Намайг өрсөнд мөн маш их баярлалаа. 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 За жаргалан гишүүндийн өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Өнөөдөр ардчлалын 9-р чуулган болж байна. Таны илтгэл бол галан төвчөнд нэрвэгдсэн Монголын ардчлал гэдэг сэдвээр сая хүндэт илтгэлээд хэлэлцүүллээ. Тэгэхээр илтгэлийн ерөнхий агуулга болон одоо өнөөдрийн чуулганы үйл ажиллагааны талаар та бидэнд товч мэдээлэл өгөхгүй юу? За ардчлалын чуулган хэмээх энэхүү арга хэмжээ 9 дэх жилдээ зохион байгуулагдчихээн. Тэгээд энэ арга хэмжээг бол Конрад Аденарын сан болж ил тутам
жил болгон ивентэд гэж бас оролцдог тий. Тэгээд бас Монголын ардчлалын талаар юм онлын академик хэлэлцүүлэг өргөнүүлэхэд за хүмүүсийн бас ихтгэл үнэмшил юм оролцоог нэмэгдүүлэхэд бол маш юм ач холбогдолтой юм арга хэмжээ байгаа. За тэгээд өнөөдрийн тухайд бол би нөгөө эдийн засгчийн хувьд тий одоо энэ улс төрийн асуудалд бол илүү арай өөр өнцгөөс харахыг хичээсэн. Тэгээд галланд өвчин гэдэг бол ерөнхийдөө бол эдийн засгийн онолд яригддаг ойлголт тийм ээ. Бид чинь нэг хэсэг нөгөө ойдлогоо төсөл энэ төр дөнгөж хэрэгдэж эхэлж явах цаг үед бол галланд өвчин гэж бас манай эдийн засгч нар бол зөндөө ярьсан байдаг тийм. Тэгээд галланд өвчин гэдэг нь бол одоо бас юу юм бэ гэхлээр одоо альва нэгэн салбар одоо могцсон орлого олоод эхлэхлээр тийм бусад салбаруудын өрсөлдөх чадвар буураад тийм ээ. Одоо бүх ажиллах хүчин болоод бүх нөөцүүд болоод одоо тэр нь орлого олж байгаа салбар руугаа дайжаад тэгээд ийм эдийн засгт бол ийм гажуудлуудыг үүсгдэг тийм ээ. Эдийн засгийн бас өрсөлдөх чадварыг бууруулдаг ийм одоо онлын ойлголт байгаа. За тэрмэгц яг энэ галланд өвчин гэдэг зүйл эдийн засгийн онолд ашиглагдахаас гадна ерөнхийдөө бас улс төр талаасаа ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг бол одоо яг Монголын жишээн дээр авч үзхийг зорьсон. Яагаад вэ гэхлээр Монголын хувьд бол юу сүүлийн жилүүдэд юу ажиглагдж байна гэхлээр дийлэнх одоо улсын экспортын орлого, төсвийн орлого зөвхөн одоо уул уурхайн салбар буюу одоо тэр дотроо зөвхөн одоо магадгүй нүүрс зэсээс орж ирээд байх яг тэр хүчин зүйл ерөөсөө нөгөө төрийг иргэдтэй буюу одоо ингээд нийт сонгогчдод ямар ч тийм нөгөө юм юуг болгочдөг хариуцлага хүлээдэг нөхцөл байдал руу оруулцдаг тийм ээ. Яагаад вэ гэхээр одоо жишээлбэл ингээд хүмүүс татврын реформ шаардаад байна шүү дээ тийм ээ. Гэтэл нөгөө татврын орлогынх нь одоо жишээл 40% нь төрийн өмчт компаниудаас орж ирж байгаа жишээтэй тийм. За тэгээ бараг одоо 50-60% нь уул уурхайн салбараас орж ирж байгаа жишээтэй. Тэгэхээр нөгөө бусад хүмүүсийн бараг төлж байгаа татвар бараг нэг сонирмш болчихж байгаа. Тэгээ одоо нөгөө жинд арахгүй бай тийм жинд арахгүй байна. Тэгэхээр тэр хүмүүсийн бас дуу хоолой жинд арахаа явчихж байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ бүх зүйл чинь болохоор яаж ийм гэхээр төрийг ерөөсөө нөгөө иргэдээсээ ийм алсралттай. Иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй ийм төлөвлөө аваачиж байгаа. За тэгээд нөгөө иргэд ч гэсэн муу ялгаа байхгүй тийм ээ. Яг нөгөө бодит нөгөө өдөр тутмын одоо нөгөө зах зээлийн боломж энэ төр хязгаарлалтад ирэхлээр төрөөс бол зөвхөн ингээд нэг юм богино хугацааны одоо жишээлх юм бол нөгөө ногдлох шиг ч гэдэг юм уу тий одоо нөгөө мөнгө тараах тийм зүйлүүдийг хүсэмжлээд эхэлдэг тий. Тэгэхээр тэр нь болохоор ингээд улс төрийн намуудын одоо хэрэгжил сонгуулийн амлалтууд дээр хүртэл илрээд тийм ээ. Ийм гажуудсан тогтолцоог бий болгоод байна л да. Тэгэхээр энэ бол одоо Монгол улсын хувьд бол нийт ялангуяа бүр юм айгуу бодиттой юм сонгодог жишээ болчиход байна. Бараг магадгүй одоо 12 жилийн дараа олон улсын түвшинд судлагдах хүн болж судлагдах ийм жишээ болчиход байна. Тэгээд дээрэс нь бол одоо нөгөө төрийн өмчит компаниудын тоо ч гэдэг юм уу тий. Ер нь төрийн энэ эдийн засгт оролцоо үүнийгээ дагаад бас огцом нэмэгдээд байгаа тий. Тэр болгон болохоор ерөөсөө хувийн хвшлийг зах зээлээс шахаж чинь ерөөсөө бид нар юм чөлөөт зах зээлтэй гэж хэлэхэд бас хүнд болчлоо ч гэдэг юм уу тий. Тэгэхээр бол эцэст нь зүгээр базж хэлэхэд эдийн засгийн эрх мэдэл, улс төрийн эрх мэдэл бол одоо ерөөсөө нэг зоосны хоёр тал тий. Эдийн засгийн эрх мэдэл ерөөсөө нэг цөөхөн одоо этгээдүүдийн гарт төвлөрөөд байх тусам тий төрдвөл гэсэн ч одоо тий одоо төрийн өмчит компанид ч байдаг гэсэн ч эсвэл одоо нөлөө бүхий улс төрч нарт ч байдаг гэсэн ч эдийн засгийн эрх мэдлийн одоо хэд төвлөрөл эргээд нөгөө улс төрийн эрх мэдлийнхаа хэд төвлөрлийг бас дагуулад байна тийм ээ. Одоо нэг намын одоо энэ тогтолцооч гэдэг юм уу тий одоо нэг намын юм хэд давмгай байдал тий. Тэгэд энэ болгон л ерөөсөө Монголын ардчлалд учирж байгаа дотоод сорилтууд байна гэж хэлж байна. Тэр өнөөдрийн яг одоо ардчлалын 9-р чуулганы хувьд бол иргэшээлт үндсүүл, иргэшээлт ардчлал гэдэг нэрээр бас зохион байгуулагдаж байна. Канада Динарийн сан бол нийтдээ 9 жилдээ арга хэмжээ зохион байгуулж байна. Тэр жилээс жилд ингээд сэдв анхандаа ингээд Монголын ардчлалын түүхээр эхэлж ирсэн аа. Одоо л ингээд сэдв улам хүндрээд яваад байгаа байхгүй. Тэр та одоо их хурлын гишүүний хувьд энэ жил бас та өөрөө тэ үндэсний баяр наадмын тухай хуульд бас санаачлаад өөрчлөлт оруулаад ардчилсан хувьсгалыг бас нэрлүүлдэг боллоо. Энэ нь өөрөө ардчлалын хувьд л ямар ач холбогдолтой. Дээрээс нь бид нар яагаад ингэж чуулж явах хэвтэй. Индекс ухарж байгаа энэ үед бид нар ер нь юу хийх хэвтэй юм бэ? Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг бас яг үндэсний их баяр наадмаар
төрийн тэргүүнийхээ төвшөнд тэгээ бүх төвшөнд бас зарлаад яг энэ ойг цохон тэмдэглэн гэдэг бол бидний үзэж байгаагаар бол яг ардчилсан хувьсгалыг бас Монголын нийгмийг одоо яг бүхэлд нь өөрчилсөн хувьсгал дүүл хэрэг байсан гэдгийг бас хүлээн зөвшөөрч зарчилсан хувьсгалын одоо Монголын тусгаар тогтнол тий одоо монголчуудын ер нь одоо энэ нэгдмэл үнд зүйлийг бий болгоход оруулсан хувь нэмэр тийм ээ одоо энэ үндэсний дархлаа за үндэсний ижилсэлд бас оруулсан хувь нэмрийг бас яг зүй ёсоор хүлээн зөвшөөрсөн явдал гэж харж байгаа тийм ээ яагаад вэ гэхээр үнэхээр бид нар 35 жилийн өмнө бол ийм маш том үйл хэргийг бүтээсэн яг нийгмийнхаа одоо нийгмийн бүр бүхэлд нь өөрчилсөн тийм улс төрийн эмчтэр тий одоо эдийн засгийн эмчтэр бүх тогтолцоогоо өөрчилж чадсан. За мэдээж хэрэг өнгөрсөн 35 жилийн хугацаанд одоо бид нар бас алдаа оноотой л 35 жилийг үдлээ. Бас маш олон зүйл дээр бол олд амжилтууд бол байсан тийм ээ. Бид нар 92 онд ардчилсан үндсэн хуулиа баталсан. За хүний хэрэгчлөө бас баталгаажуулсан тийм ээ. Чөлөө твлийн одоо үндс суурийг тавьсан тийм ээ. Тэгээ гих мэтчлэн ингээд олд амжилтууд байгаачний ялангуяа одоо нэг сүүлийн жилүүдэд бол ардчлалаас бас ухрах тийм өмнө нь бас суурин тавигдсан байсан тэр олд амжилтуудаас ухрах үзэгдэл бол ажиглагдж байна. Индекс бол дээр 30 байраар хурлаа шүү дээ. Тэгэхээр бол энэ бүх зүйл дээр бол харин ямар дүгнэлт хийх ёстой вэ гэдгийг л одоо өнөөдөр бас бид нар бас ярьж лээ тийм ээ. Өнөөдрийн чуулганаар. Тэгэхээр миний хувьд бол одоо яг сая түрүүний хэлдэг энэ эдийн засгийн эрх мэдлийн төвлөрлийг бид нар сааруулахгүй бол тий ер нь бол энэ байдал бол илүү дамжирна гэсэн бодол байгаа. Магадгүй шийдлийн бас нэг томоохон хэсэг нь эдийн засгийн бодлогын хүрээнд байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр Адлер нөгөө арчил гэж ярихлаар дандаа одоо нөгөө нэг үндсэн хууль судалж гэдэг юм уу те эсвэл хүний эрх хэрэгчлөө гэдэг юм уу илүү тийм хэмжих боломжгүй нэг зэрэг ирдэг шүү дээ. За хуулийн засаглалч гэдэг юм уу те тиймэрхүү чиглэл рүү илүү төвлөрдөг. Тэгэхээр энэ утгаараа үгүй эдийн засгийн талаас нь асуудлууд авч үзье. Эдийн засгийн бодлого талаас нь асуудлууд авч үзье. Эдийн засаг нь одоо жишээлбэл илүү одоо өргөн цаар хүрээтэй тий одоо юу гэдгийг иргэдийн орлого сайжраад иргэдийн одоо дуу хоолой нэмэгдээд ирэх тусам нөгөө одоо өөрсдөө амжиргааны баталгаатай тийм ээ хамгаалах хувийн өмчтэй тэгээд одоо төр татвар төлөөд түүнийхээ одоо эсрэг одоо төрөөс тодорхой үйлчлэгээнүүдийг нэхэх шаардах хэрэгтэй тийм одоо бас иргэдтэй болж иж ер нь л арчил бат бөх оршин тогтнодог гэсэн ч бас нөгөө улс төрийн онолт гэсэн бас тийм зүйлүүд байдаг тийм одоо жишээлх юм бол дотоодын нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10,000 ам доллар хүрж иж одоо яг сая арчлал бэхждэг ч гэдэг юм уу тийм эрхчлэлийн индекс өсдөг гэдэг гэх мэтчлэн тиймэрхүү бас онолууд бас байгаа. Гэхдээ яг ер нь бол бас эдийн засгийн бодлого талаас бид нар энэ асуудлуудыг бас тэр болгон авч үздэг юм уу гэсэн зүйл байна. Мэдээж хэрэг одоо юу гэдгийг үндсэн хуулийнхаа үндсэн хуульд дурдгдсан одоо тэр хамгаалтуудыг бас хэрэгжүүлэх нь тийм ээ үндсэн хуулийнхаа дархлаад бэхжүүлэх нь бол бас зүйсний бидний хийх ёстой ажил. Тэгээ харин нөгөө дахин хэлээд байгаа зүйл юу вэ гэхээр ерөөсөө арчил гэдэг чинь бол нэг юм хүрээд очиод зогсчихж байгаа зорилго шүү тийм ээ. Бид нар бол өдөр тутам ингээл юм нөгөө арчлыг чинь зүлгэж явах хэрэгтэй тийм тэмцэж явах хэрэгтэй. Өдөр тутам том жижиг шийдвэрүүд дээр одоо нөгөө иргэд бас хяналттай оролцоотой тийм идэвхтэй байх хэрэгтэй. Тэгжиж чинь нөгөө арчилсан тогтолцоо маань тийм одоо яг зүй ёсоор бэхжнэ гэж харж байгаа. Гэхдээ бол яг сүүлийн үед бол би бол айгүй бас өөдрөг байгаад байгаа тийм ээ. Яг сүүлийн жил гарны хугацаанд болсон үйл явдлууд те одоо ингээд бас иргэд бас өөрсдийнхөө эрхийн төлөө одоо тэгэл тэмцсэн томоохон жагсаалууд бас хийлээ те энэ бүх зүйл дээр ингээд юу харагдаж байна вэ гэхлээр ер нь бол одоо иргэд маань залуучуудын ялангуяа яг энэ улс төрийн үйл явцад улс төрийн процессд маш их сонирхолтой болсон байна, оролцох хүсэлтэй болсон байна тийм өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах одоо тийм дуу хоолойгоо иргэний зорилготой болсон байна шүү дээ тийм одоо наад зах нь одоо нөгөө нэг парламент дээр гарын үсэг цуглуулах аянууд маш идэвхтэйгээр явж байна тий. Тэгээд одоо жишээл тэр парламент дээр гарын үсэг цуглуулах аяны үр дүнг сая хаврын чуулганаар улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад тэгээ өргөдлийн байнгын хороо гэж байгуулад тэгээ өргөдлийн байнгын хороонд болохоор тэр нөгөө парламент дээр явж байгаа одоо тэр нөгөө
гарын үсээ зурагдчихж байгаа битэнчнүүд шүү дээ. Тэднүүсийг болохоор өртгийн байнгын хороогоор одоо авч хилцэх боломжийг нь бас нээсэн байгаа. Гэвчлэн ингээд бид нар ингээд нөгөө жижиг бас нөгөө юм тогтолцоогоо илүү сайжруулах зүйлүүдийг бол бас хийгээл байна. Тэгэхээр цаашдаа бол ер нь бол бас одоо алсын ойрслын 40 жилийн аг тэмдэглэж явах цаг мөчтэй тий бүр илүү өөдрөг юм яриад тий индекс маань бүр айгүй урагшлаад тэгээд илүү тийм гой зэгт хүрэх байхаа л гэж итгэж найдаж байна. Баярлалаа. Тэгээ өнөөдрийн таны хэлтгэл маш сонирхолтой байсан. Тэгээд магадгүй дараагийн 10 жилийн 10 дугаар чуулганд ч гэсэн бас энэ хэлтгэлүүдэд толилуулаад арчлалын төлөө таныг дуу хоолой өргөнө гэдэгт итгэлтэй байна. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За төгөөрлөгшөд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд өнөөдрийн мэндийг. Өнөөдрийн яг арчлалын 9-р чуулгандаас эрдэмтэд судлаачдын хамтарсан судалгаан дээр гүйцэтгэх эрх мэдлийн талаар бие даасан судалгаа хийсэн. Тэгэхээр Туяа гэрэл багш өнөөдрийн тавьсан илтгэлээ болон судалгааныхаа үйл явцын талаар манай үзэг сонсогчдод тайлбарлаж өгөхгүй юу? За, ерөн жил болгон Конрад Аденауэрийн сангаас энэ төрийн бодлогын зөвлөлөөс нь бодлогын судалгааны сэдв зарлаад тэр судалгааныхаа сэдвийн хүрээнд багийг мөн судлаачийг шалгаруулж авч энэ судалгааг хийлэгдэг. За, тэгээ судалгаа маань одоо энэ 25 оны 2 сарын эхний 7 хоногт одоо нөгөө сэдвээ зарлаа, судлаацаа сонгон шалгаруулад тэгээд ихсээд одоо 6 сарын 7 хүртэл хийгдсэн байгаа. Энэ судалгаа маань ер нь бол яг бодлогын түвшинд мөн цаашдаа нөгөө улс төрийн нам гүйцэтгэх цэцэл тулгуурлагдаад байгаа асуудлыг баримтын шинжилгээ хийхин сацуугаар энэ салбарт одоо тодорхой хэмжээний тийм эксперт гэж үзэх хэмжээний одоо төрийн байгууллага улс төрийн нам бол өндөр албан тушаал ашигласан хүмүүсээс ярилцлага авах замаар судалгааны үр дүнг боловсруулсан ийм судалгаа байгаа. Тэгэхээр бол хагас жилийн хугацаанд хийгдсэн одоо том хэмжээний судалгаа гэж үзэж болно. Тэгэд өнөөдрийн илтгэлийн агуулгаас нь бол би юу ажигласан бэ гэхээр гүйцэтгэх эрх мэдэл бол ардчлалын бас нэг тулгуур институт одоо эрх мэдлийн нэг салаа мөчр хэрнээ харьцангуй нам дагсан томилгоо аягүй хийгдээд байна. Тэр нь өөрөө бас энэ төрийн албаны зарчим үндсэн хуулийн өөрийнх нь зарчмыг алдагдуулаад байна гэдэг дүгнэлт бол миний анхаарлыг маш их татсан. Тэгэхээр та дүгнэлт хэсгээ бас илүү тодтогч ярьж өгөөч. За судалгааны ер нь эхлэх одоо үндсэн гол концепц нь хаанаас эхэлсэн бэ гэхлээр ер нь сүүлийн үед ингээд нийгэм дунд мөн одоо иргэдийн дунд ингээд улс төрийн намыг гүйцэтгэгч гэдэг юм те дайжих эсвэл өөрөөсөө улс төрийн намгүй л болчихвол асуудал шийдэгдэх юм шиг юм хандлагад амгаалаад байгаа байхгүй. Гэтэл бодит зүйл дээр нөгөө ардчлалыг бэхжүүлдэг хамгийн гол бэхжүүлэхийн зэрэгцээр бас ардчлалд өөрт нь ингээд бэрхшээл тулгуурладаг институт чинь улс төрийн нам болоод төрж байгаа. Тэгэхээр нэг талаас ардчлалыг бэхжүүлнэ гэдэг бол улс төрийн намаа төлөвшүүлэх асуудал. Нөгөө талаас улс төрийн нам төлөвшөхгүй, улс төрийн нам дагсан энэ нөгөө нэг проблем сорилт бэрхшээлүүд нь өөрөө ардчил сорилт бэрхшээл болчиход байгаа учраас гүйцэтгэх цэцгийн, парламентын, шүүхийн ер нь бүх асуудлын үндэс суурь нь бол өөрөө улс төрийн нам байгаа. Тэгээд бас яг нөгөө судалгааны хүрээнд ч гэсэн судлаач нөгөө улс төрийн намыг нэг тусна, засгийн газрыг нэг тусна гэж салангад судлаад манай судалгааны багийн хувьд болоод ирэхээр ерөөсөө гүйцэтгэх цэцэл улс төрийн нам хоёр бол өөрөө харилцан бие биендээ нөлөөлж байгаа. Энэ хоёрыг өөр хооронд юм функционал хамааралтай байдлаар судлах шаардлагатай гэдэг анхны одоо сэдвэрийн судалгааг хийсэн. За ингээд аваад үзэхэд ямар асуудал байсан бэ гэхээр мэдээж улс төрийн намгүйгээр сонгуульд явагдахгүй, улс төрийн намгүйгээр парламентод хуулигдах боломж байхгүй, улс төрийн намгүйгээр гүйцэтгэх цэцлийн институт хэрэгжих боломж байхгүй. Тэгээд цааш нь аваад үзэхлээр ямар асуудал гарч ирж байгаа вэ гэхээр гүйцэтгэх цэцлийн институт парламент аль нь ч бэ өөрөө нийт ард түмний эрх шигшгийг хамгаалах хэрэгтэй байна. Гэтэл бодит байдал дээр аваад үзэхээр энэ нь нийт ард түмний гэхээс илүү нэг намын тэр дундаа засгийн эрхийг барьж байгаа. Эсвэл парламентод олонх судалтай болсон намын одоо тийм нөлөө гүйцэтгэх болон парламентод илүү хүчтэй орж ирээд цаашдаа үндсэн хууль орж байгаа нэмэлт өөрчлөлтүүд нь 2001 оноос хойш ингээд халахуурхан ажиглах юм бол ингээд гүйцэтгэх цэцэл эрх мэдлийг өргөжүүлээд байгаа байхгүй парламентаасаа даа одоо ихсээд эрх мэдэл нь гүйцэтгэх цэцэл руугаа одоо шилжээд байгаа. Энэ нь юу гэж нэг үндсэн хуулиар заагдсан парламентын цэцэлтэй бүгд найрамдах ус гэдэг тэр нэг үндсэн суурь зарчим алдагдахад хүрэж байгаа. Цаашлаад нөгөө гүйцэтгэх эрх мэдэл цэцлийн эрх мэдэл томрно гэдэг нь нөгөө намд барьцаалагдсан гүйцэтгэх цэцэл байх юм бол намын эрх мэдэл томроод байгаа байхгүй. Бүр суурьаар наваад үзэх юм бол яг нам тэр чигээрийг гэхээсээ илүү нам дотор голлох байр суурьтай фракц хаана вэ? Эсвэл намын даргын тойрсон
бүлэг намын даргын фракц гүйцэтгэх эрх мэдлийн томилгоон дээр илүү одоо үүрэг өндөртөө ордог ч юм уу. Эсвэл тэр фракцад багтж байгаа намын бус төвшний ажилтан албан хаагчид төрийн байгууллагуудад очиж дунд болон одоо тий дэд төвшөнд бага төвшин гэдэг дараагаар бусад албан тушаал томилогддог энэ хэв шинж нь өөрөө гүйцэтгэх засаглалын асуудал юм шиг боловч цаад утгаараа Монголын төрийн албыг гүтэл өөрөө сүлдээж эхэлж байгаа буюу төрийн алба нь өөрөө намдсан ус төрчсөн байгууллага болох сүрдэлцийг тавиад хууль дэдлэхээс илүү намын дүрм өөрөө тий дүрм тэр байдлаар руу батна үйлчилдэг ч юм уу тий. Тэгээд энэ болгоны гол шалтгаан нь юу вэ? Яг улс төрийн нам дээр бид нар аль хэсгийг олж харах хэрэгтэй. Ямар хүчин зүйл нь одоо тий хамгийн хүчтэй хүчин зүйл байгаа намыг институцийн бэхжүүлэхийн тулд ер нь юуг анхаарах хэрэгтэй вэ гэдгийг бид нар тодорхой хэмжээний статистик суурьтайгаар тоогоор илэрхийлэхийг бас зорьсон энэ судалгааны бас гол ач холбогдол байгаа. Тэгээд танд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын эрдэм шинжилгээний ажилд багштай өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Ерөө зөвхөн хойшилтгой. За баярлалаа. За гомдор судлаачид энэ өдрийн мэндийг хүргэе. За танд бас энэ өдрийн мэндийг. За өнөөдөр болж байгаа энэ арчлалын 9-р чуулганд та хотын засаглалын сэдвээр тэр дундаа эргэцэн орчны шинжилгээний талаар илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлийнхаа гол сэдвийн талаар манай үзэгч, сонсогчдод та тайлбарлаж өгөөч. Ер нь бол та бүхэн бас мэдж байгаа тий одоо яг өнөөдрийн Улаанбаатар хотын тодорхой хэмжээнд үүсэж байгаа асуудлууд тий хүндрэлтэй төвтэй бэрхшээлтэй асуудлууд бүгд одоо яг юунаас үүдээд байна гэдэг бид нар бас сайн мэдэхгүй. Нэг бол энэ одоо зохион байгуулалтын менежментийн асуудал юм уу те. Нэг бол энэ бодлогын асуудал юм уу. Эсвэл зүгээр ингээд төлөвлөлттэй холбоотой асуудал юм. Яг юмны өгсөөр углуур юунаас эхлэх хэрэгтэй вэ? Эрх зүйн баримт бичгээс эхлэх. Тухайн эрх зүйн баримт бичгээр тухайн зохицуулж байгаа харилцаа хэрхэн яаж бууснаар за тэр одоо хэр зөв зүйтэй тооцоо судалгаатай хийгдснээр тэр асуудал илүү одоо асуудлыг гарахаас өмнө биш гаргасны дараа биш гарахаас өмнө одоо бодлогын баримт бичгээр бол зохицуулах боломжтой болж байна. Тэгэхээр яг өнөөдрийн хэлцүүлэг бол ерөнхийдөө арчлалын чуулган за дээрээс нь үндсэн хууль тасны одоо талаар бид нар бас судлаачдад судалж байгаа. Тэр үндсэн хууль талаас үзэх юм бол Монгол улс бол үндсэн хуультай. Үндсэн хууль бол одоо бүх хуулиас одоо дээр давуу хүчин чадалтай тэрийг бид нэр сахин мөрдөх ёстой. Тэрэндээ нийцүүлээд бусад одоо хууль бодлогын баримт бичигтэй бусад шийдрүүдээ гаргах ёстой. Гэтэл бид нар өнөөдөр үндсэн хууль заасан зохицуултаас ондоо шинэ төрлийн зохицуултууд гаргаж ирээд тэр нь одоо салбар хууль гэдэг юм эсвэл улсын хурлын тогтоол гэдэг юм уу те эсвэл аль нэг одоо өөрөөр удирдах байгууллагын шийдвэр гараад иргэдийн одоо эрх хэмжээг хязгаарлах гэдэг юм те эсвэл одоо тодорхой хэмжээнд зохицуулт хийгээд тэрийг иргэдэд тулах гэдэг асуудал гарч ирдэг. Энэ дээр бол эрх зүйн зохицуултын тодорхой хэмжээнд тулгамцсан асуудал байна. Энийг шийдэхэд бол бид нэр яаж юунаас эхлэх ёстой юм бэ гэдэг талаас нь ерөнхийдөө энэ судалгаан дээр тусахыг зорьсон. Одоо л таны яг удирдлага ихтэй сурч байгаа докторантын одоо үндсэн бас судалгааны нэг хэсэг гэж ойлгож байна зөв үү? Яг ер нь би төрийн байгууллагад ажилладаг, Сүхбаатар төвийн тамирын газарт ажилладаг. Яг дунд шатнд ямар асуудал байна, анхан шатнд ямар асуудал байна гэдэг тал дээр бол үндсэндээ нэлийн бас тооцоо судалгаатай, туршлагатай болчлоо. Тэр хүрээндээ бид нэр одоо яг энэ хотын засаглалын асуудал бол Монголын өнөөгийн нийгмийн тулгамцсан асуудал болоод байна гэж байна. Түүнчлэл та одоо бүхэн стрessтэй хүмүүст хүрч байгаа тэр нийгэм соёлын төрийн үйлчлэгийг хэр хүртээмжтэй байна вэ? Тэр нь иргэдтэй одоо үнэхээр хүрч чадчих гинүү үү те? Яг юунаас болоод иргэд бухимдаад байна гэдэг чинь өөрөө бас тодорхой шийдлүүд шаарддаг байхгүй. Тэгээс таны ихтгэл бас дурддагдж шүү дээ. Одоо жишээ нь хот өөрөө засаглаад ардчлал одоо иргэд оролцоотой байханд бол урт хугацааны хөгжлийн бодлого нь одоо орон нутгийнх нь өөрхөн бодлоготой уялдаж явах хэрэгтэй гэдэг. Тэр ихтгэлийн тэр ерөнхий санаас надад их тийм олон нийтэд хүргэмээр санагдлаа л да. Тэр судалгааныхаа хэсгээс та одоо нөө 20 минутын хот гэдэг концепц, 15 минутын хот гэдэг концепцийг харьцуулаад харахад ер нь ямар дүгнэлт гарсан бэ? Тэгээ ер нь бол яг хотчих процесс бол юу гэдэг юм бусад Европын орнууд гэдэг юм уу те хөгжлөнгөө орнуудад хэдэн зуунаараа хэмжигдэж байгаа. Одоо юу гэдэг 12 дугаар зуун, 13 дугаар зуунаас хойш түүх нь өөрөө хотын түүх болчиход байгаа. Тэр хүмүүс нийгэм соёлын хувьд, эдийн засгийн хувьд төвлөрөөтэй аж ахуй, худалдаа 8 эрхлээд тодорхой хэмжээнд одоо улс төрийн бодлого шийдвэр байлдан дагуулт яваад хот өөрөө томрохын хэрээр тэнд шийдвэр гаргалтанд
хэн оролцох вэ гэсэн. Жишээ нь Афинд бол анхны арчлалын элементүүд болоод хүмүүстэй хотын төв талбай дээр гараад саналаа өгөөд асуудлыг шийдээд удирдахчаа сонгоод юм хотын зарчичаа сонгоод тэгээд одоо хотод тулгамжаа асуудлаар иргэд нээлттэй хэлэлцээд ингэ шийддэг соёл айл 12 дугаар зүгс. Монгол улс ч гэсэн ялгаагүй тийм ээ. Бидний хувьд онцлог нь болохоор нүүдэлчин соёл ахуйтай болохоор бид нэр 12 дугаар зуунаас хойш гэх юм уу тийм үлдсэн томоохон хот суурин газар хаалга. За үндсэндээ хар хорин хот маань одоо ингээд ерөнхийдөө цогцлбор тий одоо түүхэнд урсгалт газар хэлбэрээр үлдчихэж байгаа болохоос яг хот гэдэг агуулгаар бол тэмдэглэл байхгүй. Яг орчин үеийн хот гэхээр бол бид нар одоо 1924 оноос хойш 20-од оноос хойш тийм ээ одоо энэ Улаанбаатар хотын байгаа энэ уурин дээр одоо 16 дугаар зуунд одоо их хөргөө гэдэг одоо нийслэл хүрээ гэдэг тийм энэ хүрээ гэдэг энэ хотчлт процесс явснаас ил тооцож байгаа. Тэгэхээр бид нэр хэдий ингээд шин тутам боловч бид нэр төлөвт хийхдээ алдаа гаргаснаас болоод бид нэр одоо өнөөдрийн энэ асуудалтай тулгарч байна. Энийг шийдэх бид нэр шийдэл байсан уу байсан. Яагаад бид нэр үндсэн хуулиндаа хот тосгоны эрх зүйн байдлыг хуулиар зохицуулсан тийм ээ. Улаанбаатар гэдэг нийслэл байна тийм. Дээрээс нь нийчийн тухай хуулиараа бид нэр одоо аймаг нийслэл сум дүүрэг тийм баг хороо гэсэн бүтцтэй. За энэ бүтцээрээ дамжуулаад одоо нийгэм төрийн бүх үйл ажиллагааг тийм зохион байгуулна гэдэг юм шиг л. Гэхдээ нэг асуудал нь бүх юмыг төвлөрүүлээд байсан. Төв засгийн газар гэдэг юм уу те хот нь өөрөө ингээ бүх төсвийн эрх мэдлээ аваад бодлогын эрх мэдлээ аваад тухайн одоо хороо баг хорон дэр гэдэг юм уу дүүрэг дээр хийх асуудлуудыг нийслэл улсын шийдээд байсан. Одоо улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг сургууль барьлаа л гэдэг. Улсын төсвийн хөрөнгөөр сумын улаан болон барьлаа л гэдэг. Энэ үнэхээр улс тэрийг хийх хэрэгтэй байсан уу гэдэг асуудал. Хэрэг эренблээд үтсэх юм бол тэр одоо сумын улаан булангаас илүүтэй хүүхдийн дотор байх хэрэгтэйсэн тийм магадгүй боловсон нойлтой тийм хэрэгцээг эрэмблэх гэсэн үг байна. Тэгэхээр тэнд байгаа иргэд чинь өөрсдөө хэрэгцээгээ эрэмблээд төсөв санхүүгээ зарцуулаад ирэх юм бол төсвийн бодлого буюу одоо төсвийн үр нөлөөтэй байдал, үр ашигтай байдал нь тэргээрээ дамжаад тухайн иргэд орон нутагтаа гэдэг юм багтаа хороондоо сууж байгаа иргэд саналаа өгөөд өөрсдөө асуудал шийдэж явах болж байна. Бүх төсвийн улсын төсөв гэдэг нэг том шуудаанд хурааж авангуудаа буцаагаад 300 хэдэн сумлууд тараахтаа тийм ээ одоо энэ 21 аймаг 9 дүүргэлүүд тараахтаа ялгууртайгаар тараагаад байгаа асуудал. Дээрээс нь юу хийхийг дээрээс шийдэд байгаа. Тэнгуүч нөгөө хүмүүсийн амьдрал дээр яг буусан шийдвэр гарахгүйгаасаа болоод өнөөдөр энэ гажууд үүсчихэд байна гэж харж байна. Тэр тухайн гажуудлыг засах одоо хамгийн номер 1 шийдэл нь өөрөө хэрэгцээ орчны шинтгэл юм аа. Хэрэгцээ орчны шинтгэлээсээ гадна бид нар одоо түрүүн та асуусан 15 минутын хот 20 минутын хот концепцэд энэ бол хөгжингүй орнуудад байгаа сайн жишээ. Яагаад тэгэхээр одоо нийслэлийн удирдлагууч хэлээд байгаа тийм хэвлэл мэдээлэлч одоо ер нь бол хүн ингээд байгаа газараас 15-20 минут зорчоод нийгэм соёлын улсын төрийн тийм захиргааны бүх үйлчлэгээ авчих юм бол хүн одоо юу гэдгийг бусад одоо юу гэдгийг дүүрэг хороогоор гэх юм уу тийм хотоор тойроод ингээд ажлаа хөөцөлтөд үжирлэг үсгүй бухимдал үсгүй гэдэг асуудал яриад байна. Энэ бол нэг талаасаа харж байгаа. Нөгөө талаасаа энэ яагаад 15 минут 20 минутын хот гэдэг концепт бий болсон гэхээр иргэд өөрсдөө төрийн бодлого шийдвэр гаргах тухайн одоо төсөв санхүүгээ шийдэхэд оролцоотой болж эхэлснээр тэр одоо юу гэдэг 15 минут 20 минутын концепцээр ямар төлөлт хийх үү яах уу гэдэг дээр саналаа өгөөд тэрнийхэн дагуу зохион байгуулалт нь хийгдээд явцсан байна. Монгол улсын хувьд юм Улаанбаатар хотоос хувьд бол жоохон ялгартай. Яагаад тэгэхээр бусад тэр хөгжингүй орнууд ч анханасаа хотоо зөв төлөвлөсөн байна. Дид үтсээ. Одоо шугам харилцаа одоо юу гэдэг те дулаан цахилгаан дид бүтэц зам харгуу те төрийн байгууллагууд сургууль цэцэрлэг гэдэг юм төлөвлөчөөд тэрийгэ цэцэглүүлээд ингээд хотоо төлөвлөлөөд манай болохоор бүх одоо юу гэдэг хот төлөвлөлт буюу барилга байшингаа барьчаад одоо сургууль цэцэрлэгээ яах вэ өрхийн имлэг хороо хаана байх уу гэд хойноос нь. Одоо нэг бий болсон юм засах гэж явж шүү дээ. Нэгэнд бий болсон юмыг засах хамгийн хэцүү. Анханасаа зөв төлөвлөгөө хийчихвэл тэр маань одоо анханасаа зөв болоод тэр хүмүүст илүү амьдралд нь хүртээмжтэй өгөөчтэй амар хэлбэр байх хэрэгтэй. Тэгэхэд бол одоо бид хэрэгцээ орчны шинжилгээ бас хэрэгцээ орчны хэрэгтэй байна гэдэг санааг дэвшүүлж байна. Хэрэгцээ орчны хувьд шинжилгээтэй бас жоохон гажуудал гаргаад. Жишээ нь 2024 онд улсын хурлаар 72 дугаар тогтоол гэдэг гаргасан. Хуульч тогтоош. Энэ болохоор 6 одоо улсын зэрэгэлтэй хот те 42 одоо орон нутгийн шинжтэй хот тэгээ 6 дагуул хот гэдэг ийм концепц гаргаад
одоо Сүхбаатараас Сэлботтэй Ярамгот Тэр тогтолцоосоо хүчингү болцсон уу? Засгийн газрын хүчингү болоогүй. 7 хот тосгоны эрх зүйн байдлын бол хот байгуулалтын хууль нь 2025 оны 7 сарын 1-нд хэрэгжиж эхлэх ёстой байсан. Тэр хэрэгжээд эхлэх юм бол хот одоо юу гэдгийг хуваагдаад тийм одоо систем статус нь өөр болох гэдэг тийм шүү дээ. Түрүүн би бас илтгэлтэй хэлжсэн. Эхлээд судалгаагаа сайн хийгээч тий. Ингэж хуваах юм бол хідэн хүний эрх шүүндээ тий. Одоо тэр чинь зүгээр ингээ механикаар замын наан цаанаар юм уу эсвэл сонгон найрхан баян зүрх одоо юу гэдгийг Сүхбаатар дөрвөд дундуур нь тэд хуваагаад хүн амын донд нь харгалзуулаад тэгээд ингээд автоматар шийдэж байгаа. Тэгтэл ингэж хуваагдахаар нэгдүгээр асуудалтай тал нь тэнд байгаа бүх иргэдийн одоо иргэний бүртгэлтэй хаягийн бүртгэл, за дээрэс нь нийт хөрөнгийн бүртгэл, газрын гэрчлэгээ ч гэдэг юм те, үйл хөдлөхөрөнгийн бүх өөрчлөлтүүд явагдана. Энийн зардлыг хэн шийдэх ёстой. Төр бодлого гаргачаад иргэдэд тулгаа та нар өөрсдөө энийг хийвэл өрөөсгөн шүү дээ. Одоо тэрийг бас хийх боломжтой хүмүүс нь хийдэг байх, хүмүүс давхар ачаалах байхгүй. Төр тэрийг хэрэг хийх гэж байгаа бол төсвөө эхлэх батлах ёстой. Нөлөөллийн бус тэтгэн айл өрх байна. Тэр хүмүүсийн хаягийн өөрчлөлт бүх юм өөрөөр хэлбэл иргэний эрхийг зөрчихгүй байх талаас иргэний дээрэс нь эрхийг зөрчөөс илүү эдийн засаг болон санхүүгийн хувьд тэр дарамтчлах төрийн бодлого гаргатна. Тэгээд тэр төсөө баталчаад хийсэн бол нэг асуу. Хоёрдугаар 14 хот болгоод ингээд шууд механикаар хуваачи. Тэгвэл одоо та жишээ нь Шарга морьт одоо дагуул хотод гэдэг юм уу Сэлб хотод очиод амьдрэх ихэд танд тэнд ажил бизнесээ бол орчин байна. Хоёрдугаар тэнд урлаг соёлын байгууллагууд нь одоо юу гэдэг кино театр нь байна уу? Нийгмийн суурь хэрэгцээний бүтцийг бид харах юм. Тэрийг одоо бид нэр хүн очиод амьдрахад байх тэр нийгэм соёл улс төр одоо юу гэдгийг засаг захиргааны бүх үйлчлэгээ тэн дээр байж л хүн амьдрна шүү дээ. Дээрээс нь тэр хүн тэндээ ажиллаж хөдөлмөрлөх ажлын байртай үйлдвэрлэл явуулах орчинтой ч гэдэг юм уу те эсвэл тэнд нь үйлдвэрлэлийн биш судалгаа шинжилгээний хүрээлэн байгаа бол багш нар тийшээ төвлөрдөг ч юм уу. Ингээд яг зохион байгуулалтаар явахгүй механикээр хуваачаад тэнд та амьдраа гэвэл тэр шиг өрөөсгөл юм байхгүй шүү дээ. Тэр утгаараа зүгээр яг ингээд дүүргийн хувьд ингээд би одоо өөрийнхөө ажиллаж байгаа дүүргийн хувьд хэлэхэд бид нар одоо жишээ нь тэр Сэлбот баригдаж байгаа хэсгээр за улсын төсвийн хөрөнгөөр сургууль барьчлаа, дүүргийн төсвийн хөрөнгөөр сургууль барьчлаа, цэцэрлэг байрлалаа. За дээрээс нь анх удаа одоо дүүргийн төсвийн хөрөнгөөр тэнд 2 дугаар шатлалын одоо бараг 3 дугаар шатлалын эмнэлэг барьчлаа. Тэгчээд бид нэр яг тэр төлөлт хийсний дараа нийслэл тэн дээр төлөлт хийгээд Сэлб дид бүтцийг бий болгоод одоо барилгын ажилд эхэлж байгаа. Хэрвээ тэрийг хийгүйгүйсэн бол магадгүй хаана сургууль цэцэрлэг эмнэлэг нь хизээ баригдах байсан тийм байшин барьцсны дараа тэрийг барих газар болтохгүй шүү дээ. Тэгэхээр ингээд төлөлтөө бид нэр хоорондоо дүүргэн ч гэдэм үү нийслэл ч гэдэм үү улс нь уялдаатай хийх юм бол бид нэр зөв хөгжиж чадна. Тэрний жишгийг бас бид нар бас тавьж болоод байна тийм учраас магадгүй манай шийдвэр гаргагчид өөрсдөө хотыг төлөвлөх тодорхой шийдвэр гаргахдаа судлаачдын эдгээр одоо судалгаануудыг бас тусгадаг байх шаардлага зайлшгүй байна уу да гэд би бас эдгээр илтгэлүүдээ сонсох зураа бодож суулаа. Тэгээд таны илтгэлээ бас бид ингээ хураангуй хэлбэрээр бас өнөөдөр хүлээж авсан. Тэгээд судалгааны эмэгтгэл дотор орсон байлээ. Тэгээд таны цаашдын судалгааны ажилд өндрөөс өндөр амжилттай хүсье. За баярлалаа. Та бүхний ажил бас өндөр амжилт хүсье. Тэгээд бас эдгэмтийн судлаач тийм те бас яг тухайн асуудлаар судалж байгаа хүмүүсийн гэдэг юм туршлагатай мэдлэгтэй хүмүүсийн хэрвээ энэ одоо судалгаа илтгэлийг бас аль болох олон хүнд хүргэх юм бол бид нэр альва нь хийх гэж байгаа юмхаа талаар бүгдээрээ нэг ойлголттой зөв мэдлэгтэй болчвол тэргээ хийхийн төлөө явхад бол санал зөвлөлтөөн гарахгүй бас илүү амар байх болов илүү дээрээс нь хийж байгаа ажил маань үр дүнтэй байх болов гэж та бүхэнд баярлалаа. За танд маш их баярлалаа. Танайд цаашдаа эрдмийн амжилт өдрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. За яг төгс судлаачид энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. Та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу? За миний нэр болохоор Оюун Төгс. За шүтээсийн докторант. Тэгээд төрийн менежментээр судалгаа хийдэг. Тэгээд энэ жил бол Кастамтраад эрхшээлт үндсэн хуульдтай улс орон болохын хувьд ардчлалыг бэхжүүлэх зорилгоор хийсэн судалгаануудын багцад судалгаагаа багтаалаа. Тэгээд агаарын хүртлийн чиглэлээр судалгаа танилцууллаа. Өнөөдрийн болж байгаа ардчлалын 9 дугаар чуулганд та бас хүний амьд явах эрх төр дундаа бас энэ амьсгалах эрхийн талаар за тэгээд энэ агаарын бохирдолтой холбоотой хүний эрх яагаад зөрчигдөд байгаа юм бэ? Тэр нь яагаад бид нар судлах шаардлагатай юм бэ гэдэг чиглэлээр бидан хийсэн судалгаагаа танилцууллаа. Тэгэхээр манай үзэгчдийн хувьд бол яг энэ танхимд ирэх боломжгүй те тухайн судалгааг бид нар мэдээж хаалттай өрөөнд сонсож
сонсож байгаа учраас нээлттэй байлгах үүднээс та өөрийнхөө судалгааны үр дүнг манай үзэгч сонсогчдод ярьж өгөхгүй юу? За тэгээ энэ судалгаан дээр бол гол нь төрийн менежментийн онолууд болон за бусад дагаарын бохирдлоо шийдэж чадсан улс орнуудын туршлагатай харьцуулах. За тэр тусмаа манайхтай адилхан хүйтэн хойд үргүргийн бүст байрладаг. Өмнө нь яг адилхан нүүр сэтгүүлсний улмаас агаарын бохирдлын асуудал тулгарч байсан. Гэхдээ асуудлаа шийдэж чадсан нийт 14 орныг харьцуулан судалсан байгаа. Тэгэхээр ингэж судлаад үзэхэд бол иргэний хуулийн системтэй, нийтлэг хуулийн системтэй орнууд мөн манай хөрш 2 орн те энэ бүх орнуудтай харьцуулаад үзэхээр Монгол улсын одоо байгаа хууль эрх зүйн систем нь системийн хэмжээнд харж сайжрах шаардлагатай байна гэдэг ерөнхий дүгнэлт гарсан. Энэ юу хэлж байгаа гэхээр одоо хамгийн олон улсыг бенчмарк хийсээр байгаад хамгийн одоо наривчилсан кейс стади байдлаар Америкийн нэгдсэн улс түүн дотор Синсиннати болон Чикаго хотуудын туршлагыг авч үзсэн. Өвөлдөө адилхан гүйцэрдэг, утаатай болдог. За энэ орнуудтай харьцуулаад үзэхэд бол манай улсын одоо гаргасан байгаа хуулиуд нь, стандартууд нь зарим талаар хэд өндөрцсөн, одоо байгаа түвшинд эдийн засаг, нийгмийн орчин нөхцөлд хэрэгжихэд хэцүү ийм стандартуудыг хуулан хэрэгэлсэн те. Зарим орнуудын хуулийн системийг мөн хуулан авч ашигласан нь өөрийнхөө одоогийн байгаа түвшинд арай ахаджээ. Тийм ч учраас хэрэгжүүлэлт нь хэцүү байгаа. Их сайн үр дүн хүлээгээд байдаг. Тэгээ үр дүнгээ 1-2 жилд ч юм уу сонгуульд одоо 4 жилийн хугацаанд ихэд байдаг. Гэтэл энэ олон улс бол ерөөсөө 40-оос 50 жилд, 70 жилд үр дүнгээ хүртжээ. За ингэж хүртэхдээ системтэйгээр буюу нэг намаас эсвэл нэг удирдагчаас ч юм уу эсвэл зөвхөн иргэд те гаралгаагаа зохицуулахаас ямар нэг үр дүн хүлээгээгүй. Бүх төрлийн байгууллага, шүүх, цагдаа, прокурор, эмнэлэг, айлууд, сөөхүүд те. За энэ бүх талуудад яг ижил өөр өөрт нь оногдсон бохирдуулагчаа хянаач гэдэг шаардлагуудыг системтэйгээр тавьсан. За энэ нь цаашдаа салбарчлаад уул уурхай, барилга те үйлдвэрлэл, үйлчлэгээний бүх байгууллагад ижил түвшинд хүрсэн учраас цаашдаа ингээд жил болгон сайжраад явж ижээ. Тэгээ энэ сайжрахтаа тэнгэрийн одоо шаардлагыг гинтгэн газар дээр авчир тавиагүй тухайн нөхцөл байдлаа судалж агаад нэг 5 жилээр 10 жилээр өмнө тавьсан зорилгонд биелээд эхлэхээр дараагийнхан шалгуурыг гарган ирж тавиад байсан учраас хүмүүс найхтар стресстгүйгээр баг багаар даган явах хэрэгжүүлэх боломжтой байдлаар загварчилсан байсан байна. Тэгэхээр манай улсад бол хуулийг сайхан гаргаа тавьдаг, стандартууд те орчуулаад тавьдаг. Гэхдээ түүнийг хэрэгжүүлэх дэд бүтцэн байгаа илүү. Айлууд шууд одоо яндангуй болж чадах билүү. Энэ нөхцөл байдлаа ингэж бодолцох ер нь шаардлагатай байна. Үүний тулд энэ систем сэтгэлгээ, системийн шинжилгээ гэдэг зүйл дээр төвлөрөөч гэж хэлсэн. Ааха. Тэр судалгааны арга зүйн хувьд ямар арга зүйгээр хийгдсэн судалгаа юм бол? Судалгааны арга зүй нь бол 2 дахь их сурвалж дээр баримтчийн төв шинжилгээ хийсэн. За үүн дотроо түрүүнд урьдсан бенчмаркинг болон кейс стади анализууд хийсэн. Тэгээ бодлогын шинжилгээний хувьд бол Монгол улс цаашдаа өөрөө өөрийгөө үнэлэхэд зориулсан энэ дизайн буюу систем сэтгэлгээний өөртөө хариулж болох юм асуулга бүхий шалгах хуудсыг санал болгоод дууссан. Тэгэхээр үүгээр бол судалгаа маань бүрэн дуусахгүй. Цаашдаа бодлогын шинжилгээг тэр асуултуудын дагуу гүйцээж дэлгэрүүлж хийх юм бол яг одоо байгаа баримтчгуудын бүрдэл дотор нь юуг нэг бүрчлэн сайжруулах вэ гэдэг нь гарах боломжтой. Тэр судалгааны эмгтгэл болоод яг энэ чуулганаас бас гараад ном хэв тохимол маягаар бас олон нийтэд хүрж байгаа. Тэгэхээр энэ үнэтэй цайтай судалгааг бас манай магадгүй төрийн албаагчид за төрийн тодорхой байгууллагууд хэрэгжүүлээсээ ирээс миний зүгээс хувьдаа энэ чуулганд оролцогчтой хүсэж байгаа. Тэгээ таны цаашдаа эрдэм шинжилгээний болон ажил үйлстэй өндрөөс өндөр амжилт өгсөөрэй. За баярлалаа. Мэдээж төр гэдэг бол иргэн те. Тэгэхээр иргэн төвтэй улсын иргэн болохынхаа хувьд би ч гэсэн чадах хэмжээгээр хичээж те олоосаас мэдлэг одоо авчрахыг судлаад нэг тайлан болгохыг хичээлээ. Тэгэхээр үүнийг сонсож байгаа иргэд маань ч гэсэн өөрсдөө үүргээ хүлээгээд өөрийнхөө чадах хэмжээндээ нэмж түгээн дэлгэрүүлээд судалгаагаа хийгээд те баяжуулаад яваасай гэж хүсэж байна. Мэдээж энэ бол арчлалын үндэс зүйл. Танд маш их баярлалаа. Танд амжилт хүсье. Та бүхэнд бас баяр хүргэе. Амжилт хүсье. Манай Politics Talks-ийн айрын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар арчлалын 9-р чуулганаас та бүхэндээ хүрлээ. Иргэшээлт үндсэн хууль, иргэшээлт арчлал сэдвийн дор хуралдаж байгаа Канада нэрийн сан болон Монгол Улсын их сургуулийн хамтран зохион байгуулсан энэхүү чуулганаас та бүхэндээ бэлтгэсэн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.